За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж эсийн тээвэрлэгт бүтцийн молекул онцлог сэдвт лекцийн эхний хэсгийг танилцуулъя. За өмнөх буюу 2 дугаар курсын хичээлдэр бид цитоплазмд хэрхэн уурга нийлэгддэг тухай трансляцийн механизмын талаар үзчихсэн байгаа. За тэгвэл цитоплазмд нийлэгдээд үүссэн уурга маань тэндээ үлдэх биш, өөрийнхөө хэрэгцээтэй байршил дээр очиж ажиллах ёстой. Тэгвэл өөрийнхөө шаардлагатай хэсэгт хэрхэн тээвэрлэгдэг очих талаар энэ удаагийн лекцэн дээр ярилцсанаа. За тухайлах юм бол бөөмөнд ажиллах уургууд байж болно. Нөгөө бөөмөнд явагддаг транскрипц, репликацийн процессууд маань дандаа фермент болон уургуудын тусламжтай явагддаг. Тэгвэл бөөмөнд ажиллах ёстой. Жишээ нь РНХ полимераза, ДНХ полимераза, лигаза, топоизомераза гэх мэт уурган бүтцтэй ферментүүд маань бүгдээрээ цитоплазмд нийлэгдсэнийхээ дараа бөөмийн сүгээр тээвэрлэгдэж ороод ажиллана гэсэн. За мөн транскрипцийн үр дүнд үүссэн РНХ-нууд маань бөөмийн сүгээр тээвэрлэгдэн цитоплазмд очоод трансляцид орж уурга нийлэгдэх ёстой байдаг. За тэгвэл энэ тээвэрлэлт хэрхэн явагддаг талаар ярилцсан. За мөн эсийн гадна ажиллах молекулууд байж болно. Жишээ нь бидний эсийн гадаад дохиод амжилтан дээр үүссэн дохио молекулууд маань ихэвчлэн уургалаг бүтцтэй байдаг гэж бид нэр ярьжсэн шүү дээ. Тэгвэл эдгээр молекулууд маань мөн ялгаагүй цитоплазмд нийлэгдснийхээ дараа эсийн мембран руу тээвэрлэгдэн очоод эсээс гадагшлах ёстой гэсэн. За үүнтэй адилхан эргэтэнцрүүдийн хооронд уурга тээвэрлэгдэж болно. За жишээ нь слайдн дээр цитоплазмд нийлэгдсэн уурга маань эндоплазмын тороор дамжаад Golgi аппаратаар тээвэрлэгдээд Golgi аппаратаас цэврүүн тээвэрлэлээр эсээс гадагшилж байгаа жишээ нь. За мөн цитоплазмд үүссэн уурга маань митохондри руу, пероксисом руу, хлоропласт руу гээд өөрөөр ажиллах ёстой эргэтэнцэр рүү тээвэрлэгдэх ёстой байдаг. За энийг эсийн дотоод тээвэрлэлт гэж нэрлэнэ. За эсийн дотор уурга тээвэрлэгдэх механизмыг үндсэндээ 3 хэсэг болгон авч үздэг. За эхнийх нь түрүүн ярьсанчлан бөөмийн сүвээр уурга тээвэрлэгдэх. За энэ нь цитоплазмд нийлэгдсэн уургууд маань бөөмийн сүвээр тээвэрлэгдээд бөөмөн дотор орж ийнэ гэсэн. За хоёрдугаарх нь мембранаар уурга тээвэрлэгдэх. За өөрөөр хэлбэл цитоплазмд нийлэгдсэн уургууд маань хэрэгцээт эргэтэнцрүүдийнхээ мембранаар нэвтрэн тээвэрлэгддэг. За үүнд хлоропласт руу, митохондри руу, пероксисом руу, эндоплазмын тор руу нэвтрэн орох тээвэрлэлтүүд хамаардаг бол эхний хоёр буюу энэ бөөмийн сүвээр тээвэрлэгдэх, мембранаар тээвэрлэгдэх гэдгийг уурга байд хүргэх тээвэрлэлт гэж нэрлэдэг. Өөрөөр хэлэх юм бол цитоплазмд нийлэгдсэн уурга маань өөрийнхөө ажиллах ёстой хэрэгцээт байдаа хүргэгдэж байна гэсэн үг. За 3 дахь төрөл нь бол цэврүүн тээвэрлэлт буюу уурга хуваарлах. Нийлэгдсэн уургийг ажиллах ёстой хэсгүүд рүү хуваарлаж хүргэн гэсэн үг. За энэ нь бол эндоплазмын торноос Golgi аппаратаар дамжаад явагдах цэврүүн тээвэрлэлтийн хэлбэрүүд ордог. За эсийн дотор уурга тээвэрлэгдэхийн тулд бидний заашгүй мэдж явах нэг ойлголт бол сигнал дараалал байдаг. За эхний зурган дээр бүгдээрээ анхааръя. Тэгвэл эхний зургийн эсийн цитоплазмд ажиллах ёстой уурга ногоон өнгөтэй. За эндоплазмын торнд ажиллах уурга маань цэнхэр өнгөтэй байж байна. За тэгвэл энэ цэнхэр өнгөтэй уурган дээр өрмөц юм сигнал дараалал байрласан байна. Өөрөөр хэлэх юм бол тухайн уурга хаана ажиллах вэ гэдгээс хамаарат өрмөц сигнал дарааллуудыг агуулсан байдаг. Энэ сигнал дарааллынхаа төрлөөс хаашаа тээвэрлэгдэх вэ гэдгийг шийдэгддэг гэсэн үг. За тэгвэл энэ дээр бяцхан туршилт хийсэн байдлыг арын зураг дээр харуулсан байна. Өөрөөр хэлэх юм бол нөгөө эндоплазмын торон дотор ажиллах ёстой уурга дээр байрлаж байгаа улаан өнгөөр тэмдэглэсэн энэ сигнал дарааллыг цитоплазмд байрлах ёстой ногоон өнгийн уурга дээр холбоод өгчихсөн байна. За тэгсэн чи яасан бэ гэхээр нөгөө цитоплазмд ажиллах ёстой байсан ногоон өнгийн уурга маань эндоплазмын торон дотор ороод ирсэн. Эсвэргээрээ эндоплазмын торон дотор ажиллах ёстой байсан цэнхэр өнгөтэй уурга маань тээвэрлэгдэхгүйгээр цитоплазмдаа байрлаж байна гэсэн үг. За тэгвэл энэ сигнал дараалал байгаа уургийг байрхтнууд руу хүргэдэг байх нь сигнал дараалал байхгүй бол тээвэрлэгдэхгүй тухайн газараа үйл ажиллагаагаа гүйцэтгэдэг гэсэн үг байна. За энэ сигнал дараалал буюу энэ сортинг сигнал гэдэг байгаа тийм. Сортинг сигнал нь үндсэндээ 2 төрөл байдаг. За сигнал секвенс болон сигнал патч гэж нэрлэнэ. За зураг дээр анхаарлаа хандуулъя. Эхний A зураг дээр сигнал дараалал харуулсан байна. Тэгэхээр сигнал дараалал маань ихэвчлэн уургийн хэлхийний аль нэг төгсгөлд байрладаг. Амин юм уу, карбоксил төгсгөлд байрладаг. За зураг дээр бол амин төгсгөлд байрласан байна. Ойролцоогоор нэг 15-аас 60 амин хүчлээ үлдэгдээс тогтсон ийм дараалал байх бөгөөд за тухайн уурга байдаг хүргэгдсэний дараа пептидазаар, протеасаар хэрчигдээд тасарч идэг ийм бүтэц байдаг байна. За тэгвэл
Сигнал патч гэдэг маань харин уургийн эхлэгээний төгсгөл биш, уургийн эхлэгээний дундуур байрласан өвөрмөц дараалтууд байдаг. За би зурган дээр уургийн эхлэгээний дундуур 3 ширхэг юм дараалт байх нь. За энэ 3 дараалт маань өөр хоорондоо өвөрмөцөөр холбогдоод уургийн өвөрмөц бүтцийг үүсгэдэг. Энэ бүтцийн тусламжтайгаар тухайн бай хэсэг рүү тээвэрлэгдэж өгдөг гэсэн. Харин сигнал патч маань уургийн эхлэгээний дундуур байрласан учраас тээвэрлэгдэж очсны дараа хэрчигдэж таслагддаггүй байдаг бахнэ. За тэгэхээр одоо хүртэл тодорхойлогдоод байгаа сигнал дарааллуудын жишээг та бүхэнд харуулж байна. Тэгэхээр тухайн эргэтэнцэрлүү ямар эргэтэнцэрлүү тээвэрлэгдвэ гэдгээс хамаарат сигнал дарааллын бүтцүүд нь өөр өөр байгааг харж байна. За жишээ нь энэ митохондри руу тээвэрлэгдэх сигнал дараалал маань өөрийнхөө амийн төгсгөлд байрласан байна. Тэгээд 25 амин хүчлэл үлдэгдлээс тогтсон юм дараалал байдаг бол пероксисом руу тээвэрлэгдэх ёстой уурга маань 3 амин хүчлэл үлдэгдлийг агуулсан байхад тээвэрлэлт нь зөв явагдах боломжтой гэсэн үг байна. За цааш нь бөөмийн сүвээр уурга тээвэрлэгдэх тухай дэлгэрэнгүй ярилцъя. За тэгвэл бөөмийн сүвээр уурга тээвэрлэгдэх тухай ярихын тулд бид нар нуклеопорин гэдэг уургаас тогтсон бөөмийн сүвийн бүтцийг эргэж санах хэрэгтэй. За зураг дээр схемийг харуулж байна. За хөндлөн цэнхэр зураасаар бөөмийн дотор болон гадна мембраныг харуулсан байгаа бол за тэгээд бөөмийн сүв хэрхэн байрласан талаар харуулж байна. Тэгвэл бөөмийн сүв маань ийм олон уургийн бүртлээс тогтдог нийлмэл бүтэц байдаг байна. За та бүхэн санаж байгаа бол 3 ийм хөндлөн цагиргаас тогтдог. Цитоплазмын цагираг, бөөмийн цагираг, хөндийн цагираг гэдэг бие биендээгээр перпендикулар байрласан ийм зэрэгэлдээ цагираг уургуудаас тогтно. За энэ болохоор энэ ногоон өнгөөр тэмдэглэгдсэн харагдаж байна. Эдгээр хөндлөн цагираг уургууд маань өөр хоорондын холбосон ийм жижиг цагираг уургуудаар бэхлэгддэг. За ягаан өнгөөр энэ бэхэлж байгаа цагираг уургийг харуулсан байна. Тэгэхээр энэ бүтэц маань трансмембраны хэсгийг үүсгэж байгаа гэсэн. Энэ трансмембраны хэсэгдэр цитоплазм руу харсан тал дээр нь цитоплазмын филаментууд маань ирж байрласан байгаа бол за бөөм рүү харсан тал дээр нь бөөмийн филаментууд маань байрласан байдаг. За бөөм рүү харсан талын онцлог нь филаментийн төгсгөлт хэсэгт ийм төгсгөлийн цагираг үүсгээд филаментийн үзүүрүүдийг бэхэлж өгсөн байдаг. Ингэснээрээ нөгөө сагсны шийд шиг юм өвөрмөц сагсан бүтцийг үүсгэж өгч байна гэсэн үг. За тэгээд төвийн хэсэг буюу ийм жижиг молекулууд чөлөөтэй нэвтрэх сувг үүсгэсэн төвийн бүсийг агуулдаг. За энэ бөөмийн сүвээр уурга хэрхэн тээвэрлэгддэг тухай цааш авч ярив. За уурга тээвэрлэгдэхийн тулд биднэрт түрүүн ярьсанчлан сортинг сигнал заашгүй хэрэгтэй. Тэгвэл бөөмөнд сүвээр уурга тээвэрлэгдэхийн тулд нэг ялгаатай нь импортын болон экспортын гэдэг дохио дараалал байдаг. Хоёр янзын дохио дараалалтай. Импорт буюу бөөмөнд байр шах дохио байгаа тохиолдолд бөөмийн сүвээр цитоплазмаас бөөм рүү нэвтэрдэг бол экспортын дохио дараалалтай тохиолдолд бөөмөөс цитоплазм руу гадагшилдаг гэсэн үг. За бөөмөнд байр шах дохио дараалал маань 8 амин хүчлэл үлдэгдлээс тогтсон аргинин лизинер баялаг ийм дараалал байдаг байна. За тэгвэл том макромолекулууд, том жимтэй молекулууд маань заавал бөөмөнд байр шах юм уу бөөмөөс гадагшлах дохио дараалтыг агуулж ижил бөөмийн сүвээр тээвэрлэгддэг бол илүү жижигхэн усан тусдаг молекулууд бол бөөмийн сүвийн төвийн хэсгээр чөлөөтэй нэвтэрч гарах орох боломжтой байдаг байна. За бөөмийн сүвийн импорт буюу бөөм рүү хэрхэн уурга тээвэрлэгддэг. Өөрөөр хэлэх бол нөгөө цитоплазмд үүссэн уургууд маань бөөмөнд ажиллах шаардлагатай байх юм бол бөөмийн нөхөр тээвэрлэгдэн гэж ярьсан тийм. За тэгвэл зураг дээр бор өнгөөр бөөмөнд ажиллах гэж байгаа нөгөө уурга маань харагдаж байна. За тэгвэл энэ бөөмөнд ажиллах гэж байгаа уурга маань өөрийнхөө рецептор уурга буюу импортын уургатай холбогдоод ийм хоёр уургаас тогтсон бүрдлийг үүсгэдэг. За одоо нэвтрэхэд бэлэн болсон. Гэхдээ өөртөө нэвтэрч чадахгүй учраас ран уурга маань энэ хоёр уургаас тогтсон бүрдлийг чирээд нэвтэрч ордог. За тэгвэл энэ цэнхэр өнгөөр харагдаж байна тийм. Ран уурга маань гидефиг холбосон байдаг. Гидеф холбогдсон ран уурга маань нуклеопоринаас тогтсон бөөмийн сүвээр нэвтэрч орохдоо импортын уургатай холбогдсон зөөгдөж орох гэж байгаа уургийг чирээд орчдог гэсэн үг. За ингээд чирч орсныхан дараа ран уурга маань фосфорчод гидефийн хэсгэнд гидеф болж хувирна. За ингээд гидеф болсон ран уурга маань харин нөгөө зөөгдөж орж ирсэн уурга болон импортын уургийн бүртлийг өөрөө салгаад импортын уургатай холбогдчихдог.
За ингээд бидний гаднаас цитоплазмоос оруулж ирж байгаа уурга маань чөлөөлөгдөд үйл ажиллагаа явуулах боломжтой болно. За харин рантай холбогдсон импортын уурга маань экспортын замаар бөөмийн сүгээр буцаж гараад дахиад фосфороо алдаад гидэх болохоор импортын уургасаа салчдаг байна. За ингээд энэ цикл дахин давтагдан явагддаг. За харин эсвэргээрээ экспортын механизм өөрөөр хэлэх юм бол бөөмөнд нийлэгдсэн РНХ нуклеин хүчлүүд маань бөөмөөс цитоплазм руу гадагшилж явах шаардлагатай байдаг. За тэгвэл мөн схемэн дээр бүгдээрээ анхаарай. За схемэн дээр харагдаж байгаа бор өнгөөр нөгөө тээвэрлэгдэж байгаа молекул харагдаж байна. За энэ улаан өнгөөр харин экспортын буюу бөөмөөс гадагшлуулах уургийг зааж өгсөн байна. За нөгөө ран уурга маань гетефтэй холбогдсон байна. За ангул гетефтэй холбогдсон ран уурга маань экспортын уурга болон зөөгч уургаас тогтсон 3 уургийн бүрдлийг үүсгэдэг. За ингээд 3 уургаас тогтсон бүрдэл маань бөөмийн сүгээр цитоплазм руу гадагшлана. За ингээд цитоплазм руу гадагшилсныхаа дараа раны гетефийн хэсэг нь фосфороо алдаад гидэх болсноор энэ бүрдээс салдаг гэсэн үг. За ингээд энэ бүрдээс салсны дараа гараад ирсэн бөөмөөс тээвэрлэгдээд гараад ирсэн тээвэрлэгдэж байгаа молекул маань өөрийнхөө үйл ажиллагаанд зарцуулагдана. Харин гидефтэй холбогдсон ран маань буцаад дараагийнхаа циклд орно гэсэн үг байна тий. За энэ маягаар цикл явагдаад бөөмийн нүхээр бөөмөөс цитоплазм руу экспорт хийгддэг байна. За дараагийн хэлбэр бол мембран дээр буюу одоо эргэтэнцрүүдийн мембранаар хөндлөн уургийг тээвэрлэх гэсэн үг байгаа. За үүнд нөгөө хлоропласт, митохондри, пероксисом болон эндоплазмын тороор уурга хэрхэн тээвэрлэгдэх тухай ярилцсан. За хлоропласт болон митохондрид уурга тээвэрлэх механизм бол үндсэндээ адилхан байдаг. Тэгэхээр митохондрид ажиллаж байгаа уурга маань сигнал дараалал амин төгсгөлтэй агуулсан. За ингээд сигнал дараалал маань тээвэрлэгдээд очсны дараа протеаз хэсгээр хэрчигддэг байгаа. За хэрхэн тээвэрлэгдэх талаар дараах зурган дээр ярилцъя. За митохондрид ажиллаж байгаа тээвэрлэгдэж байгаа уурга маань ногоон өнгөөр тэмдэглэгдсэн байж шугам бүтцтэй. Тэгэхээр энэ уургийг шугам бүтцтэй хэлбэртэй байхдаа сигнал дарааллаараа митохондрийн гадна мембран дээр байрлах рецептор уургатай холбогдсон байна. За энэ рецептор уургийг цэнхэр өнгөөр тэмдэглэж өгсөн. За ингээд рецептор уурга маань сигнал дараалал бүхий энэ уургатай холбогдсныхаа дараа митохондрийн гадна мембранаар диффуз маягийн хөдөлгөөн хийдэг. За ингэж хөдөлгөөн хийж шилжиж яваад мембраныг нэвт сүлбэн байрласан транслокатор уурга дээр очиж байрладаг. Тэгэхээр шар өнгөөр митохондрийн гадна дотны мембраныг нэвт сүлбэн байрласан ингээд сувг үүсгэсэн транслокатор уургийг тэмдэглэсэн байна. За ингээд тээвэрлэгдэж ирсэн уурга маань транслокатор уургийн хөндийгөр чөлөөтэй нэвтрэн тээвэрлэгдэнэ. За ингээд орж ирснийхээ дараа орон зам бүтцээ олдог. Орон зам бүтцээ олоод сигнал дарааллын хэсэг нь протеаз хэсгээр хэрчигддэг байна. Ингээд хэрчигдсэний дараа уурга маань митохондрийн матрикстай үйл ажиллагаа явуулах боломжтой болдог гэсэн. За дараагийн эргэтэнцэн пероксисом уурга тээвэрлэгдэх байж байгаа. За пероксисом уурга тээвэрлэхийн тулд сигнал дараалал нь PTS1 гэдэг дараалал байгаа. За энэ PTS1 гэдэг дараалал маань ихэнхдээ уургийнхаа C төгсгөл буюу карбоксил төгсгөлд байрладаг. За цөөн тохиолдолд N төгсгөлд байрлах боломжтой байдаг. За митохондри руу тээвэрлэгдэх уургаас ялгаатай тээвэрлэгдэж орж ирснийхээ дараа хэрчигдэх шаардлагагүй байдаг гэсэн. За тэгвэл харъя зураг дээр улаан бөмбөлгөөр пероксисом тээвэрлэгдэх уургийг тэмдэглэсэн байна. За тухайн уургийг сигнал дараалагын таниад PEX гэдэг рецептор буюу одоо импортын уурга маань таньж холбогдно. За ингээд таньж холбогдсныхаа дараа чирээд пероксисомын мембран дээр байрлах PEX уургаас тогтсон юм транслокатор уургатай холбож өгөөд өөрөө салаа явцдаг. Тэгэхээр дараагийн уургаа зөвөрлөдөг гэсэн. За харин нөгөө карго буюу тээвэрлэгдэж байгаа уурга маань транслокаторын сувгаар чөлөөтэй нэвтрээд пероксисомд тээвэрлэгдэн ордог байна. За ингээд мембранаар уурга тээвэрлэгдэх талаар бид митохондри, хлоропласт болон пероксисомд хэрхэн тээвэрлэгдэх тухай дуртаад ингээд лекцийн эхний хэсгийг дуусгая. Тэгэхээр та бүхэн маань дараагийнхаа хэсгийг сонсохоос өмнө дараах их сурвалжуудаас холбоотой сэдвийг уншиж өөрсдийн ойлголтоо дэлгэрэнгүй болгоод дараагийн лекцийг үргэлжлүүлэн сонсоорой. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа.